За баярлалаа. Хэлцхийн дэмжиж байна. Энэ гараад энэ дотоодын зэргийг сэргээх шаардлага байгаа. Энэ 90 он хүртэл нийгмийг аюул хамгаалахын яамны хөлийн ба дотоодын зэрэг гэж явсан юм л да. Тэгээ 90 онд нийгэм задраад аюулаас хамгаалахын яам задраад энэ дотоодын зэрэг нь цагдаад үлдчихсэн юм байна. Ийм байдлаар нэг 20 жил явсан. Тэгээ би өнөөдөр дахиад харамсаа сууж яана л да. Болоод өөр гүйцэтгээд болж ясан юмыг татан буулгачаад 2 жилийн дараа дахиад сэргэн гээл ингээл хариу эргэж зууралдаад ингээл явж байгаа нь харамсал төрүүлээд байгаа. Ер нь цаашдаа энэ үе үеийн төр ботхны нэг асуудал бол энэ бие дотроо юу болж байсан юм гэхлээр энэ ер нь тусгай хүчин болгочихъя гэж бодож байсан юм дотоодын зэргийг. Хаан ч явж өөргөөсөх чаддаг аливаа улс орнд нэг тийм мобильны шуурхай хүчин байдаг. Дотоодын зэргийг мэрэгжлийн хэлбэр шилжүүлээд тэгээд түргэн өргөөсөх чадвартай тусгай хүчин болгож энэ дотоод аюулгүй байдлыг хамгаалах нэг чиглэлтэй гол байгууллага болох. Албан хаагчид нь бол цэргийн алба хаачгаад тодорхой шалгуурууд давсан тохиолдолд дотоодын зэрэгт ордог. Тэгээд цайдан хангам сайтай ийм л юм болгох гэж энэ хил дотоодын зэрэг хоёрыг бодж явж байсан юм л да. Энэ хууль батлагдсны дараа энэ тал руу бямцагт сайд энэ засгийн газар явуулсан нь дээр байх. Ийм зүйлийг нэгдүгээрт хэлье гэж бодож байна. Хоёрдугаарт ажлын хэсэг байгуулж хаад хэлэлцүүлгээ явцад зарим асуудлаагаа бол хэлцэж болох юм байлгүй дээ. Яриа зохицуулж байх гэж бодож байна. Тэгээ ер нь бол энийг төр самардаг юм, хууль самардаг юм чинь л ийм л эмгэлтэй байдалд хүргээд байгаа юм да. Одоо энийг дахиад шинээр байгуулахад хичнээн төгрөгийн зардал нэмж гарах юм бол хуучин нэг албан ингээд цуцраад тараад явчихсан энийг эмгэлэн байгуулна гэж бас тодорхой хэмжээнд ажил болно. Ийм зүйл бас харамсал байх. Төлбөр өндөртэй л байна да энэ их самралт. Ийм зүйл баярлалаа. За гişүүд үг хэлж